Баянгар аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрийн газрын хөнгөлөлтэй зээлийг хэрэгжүүлэх төсөл нь энэ оны 6 дугаар сарын 6-наас 7 сарын 6-ны хооронд сарын хугацаанд зарлаж захин төслийг хүлээж авсан байна. Баянгар аймгаас нийт 20 төсөл ирж 4 аж ахуйн нэгж төслөө баталгаажуулаагүй буцаагдсан 16 төсөл баталгаажиж 2.3 тэрбум төгрөгийн төсөл ирсэн байна. Үүнээс журмын дагуу 6 аж ахуйн нэгж шалгагадан тэнцэж дараагийн шатны ажлын хэсэг рүү шилжүүлсэн байна. За Баянгар аймгийн хэмжээнд одоо жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлтэй зээлийг одоо энэ онд 6 сарын 6-наас 7 сарын 6-ны хооронд сарын хугацаанд зарлаж за журмын дагуу захимаар төслийг амжилттай хүлээж авсан. За захимаар төсөө хүлээж авахд Баянгар аймагт маань 20 төсөл одоо захимаар төсөл илгээсэн боловч 4 аж ахуйн нэгж маань төслөө аль биесээр баталгаажуулаагүй 16 төслийн баталгаажиж 2.3 тэрбум төгрөг хүссэн 16 аж ахуйн нэгжийн төсөл ирсэн. 2022 оны жижиг дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах хүрээнд Баянгар аймагт нийт 500 сая төгрөгийн төсөв хуваарлагдсан байна. 3 дугаар шат буюу наривчлсан судалгааны шатн дээр үнэлгээ хийж нийт 70 онооны босго давсан 6 төсөл тэнцэн дараагийн шат буюу дэд хорооны хуралд оролцохоор болсон байна. 2022 оны төсөл сонгон шалгаруулах ажлын хүрээнд Баянгар аймагт 500 сая төгрөгийн төсөв хуваарлагдсан байгаа. Тэгээд засгийн газрын 113 дахь тогтоолынхаа дагуу төсөл сонгон шалгаруулах процесс мань 4 үе шаттай явагддаг. Тэгээд 3 дугаар шат буюу наривчлсан судалгааны шатн дээр жижиг дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг маань үнэлгээ хийж үнэлэлт дүгнэлт гаргадаг байгаа. Тэгээд энэ удаа бол Баянгар аймагт 26-наас 27-ны өдрүүдэд 2 хоногийн хугацаанд ажиллаж байна. 3 дугаар шатнд бол Баянгар аймагт 6 төслийн 481 сая төгрөгийн төсөл ирсэн байна. Тэгээд энэ төслийг холбогдох хууль журмынхын дагуу шалгаад 70 онооны босго давсан аж ахуйн нэгжүүд мөн дараагийн шат буюу дэд хорооны хуралд оролцсон. 70 оноо босго даваг аж ахуйн нэгжүүд маань энэ шатнаас бас буцдаг байгаа. Дайн дулам хариуцлагатай хувьцаат компани 2014 оноос Баянгар аймагт газар тариалан эрхлээд 8 жил доктортой үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2022 оны жижиг дунд үйлдвэрийн газраас хөнгөлөлтэй зээлийн сонгон шалгаруулалтад 20 дугаар шатаа амжилттай даваад 3 дугаар шат буюу үйл ажиллагаагаа танилцуулах явцдаа явж байна. За сайн бацгаана уу. Дайн дулам компани захирал Уран Чимэг гэж хүн байна. За манай компани 2014 оноос эхлээ өнөөдрийг хүртэл доктортой 8 жилийн хугацаанд Баянгар аймагт газар тариалан эрхлээд үйл ажиллагаа явуулж байна. За 2022 онд жижиг дунд үйлдвэрийн сангаас зарлагдсан төсөл сонгон шалгаруулалт хөнгөлөлтэй зээлэнд одоо журмын дагуу оролцоод 2 дахь шатаа амжилттай даад одоо 3 дахь шат буюу одоо үйл ажиллагаагаа танилцуулах үзүүлэх явцдаа үзүүлэлт байж байна.